Оройн төргий. За бүтэн зөөлөр болон бүхийн болдог одоо хичээл маань ингээд ихэд бэлэн болсон байна. За одоо өнөөдрийн хичээлийн хуваар жоохон өөрчлөлт орсон байгаа. Ингээд өөрчлөлт ороод өнөөдрийн хичээлд заах багш маань одоо Чэ Юнзу Ста мастер амьтын 8 алхмын тухай за тэгээ орчуулагчаа намайг ганчин байна. 네, 나와주세요, 본부장님. 네, 우리 사장님 반갑습니다. 자, 다 분들 오친다 바이스테벤. 네, 우리 사장님들 만나뵈려고 결혼식장 갔다가 축의금만 주고 막 달려왔어요, 방금. 다 분들 어떤 오친 도들 호름도 어르차고 쇼 나샤 호르질게. 네, 요즘에는 이제 좀 나이가 있어서 그런지, 결혼식이 되게 많아요. 자녀들 결혼식이 막 겹쳐가지고, 저도 막 그랬습니다. За сүүлийн үед хурим их болж байна гэнэ одоо их нас олоос тэр юм уу олон хүмүүс ингээ хурим хийж байна хүүхдүүд нь. 네, 네, 뭐, 걱정 안 해요. 보니까 아이들도 다 자기 살 길을 찾아가는 것 같습니다. 그냥 응원해주는 거, 네, 기도하는 거, 그거밖에 없는 것 같아요. За тэгээд хурим хийж байгаа. Тэгээд хурим хийхэд нэг санаа зовхон миний хувьд байсангүй. За тэгээд хүүхдүүд бол өөрсдөө ингээд одоо өөртөөхөө амьдралыг ингээд цаашаа ингээд аваа явж байгаамаа. Тэгээд очиод ингээд талархаад баяр хүргэсэн тийм хурим өдрийг болсон. 네. 우리 사장님들 지금 이제 사업하시는 분들 계신데, 어, 지금 사업하시면서 아마 꼭 성공해야 된 이유들이 있을 거라고 생각해요. За тэгээд та бүхэн ингээд энд байгаа манай энэ захирлууд одоо ингээд та бүхэн бүгд бизнес талаас нь эрхэлж байгаагаас гишүүд бас байгаа. За одоо бизнес талаас эрхэлж байгаа хүмүүс бол бүгдээрээ яг амжилтанд хүрэхийн төлөө бид нэр энэ бизнесийг одоо хийж явж байгаа. 네, 대부분 우리가 성공해야 된 이유들은요, 거의 다 가족 때문이라고 생각합니다. За тэгээд Этүмийн амжилтын нэгэд амжуулаад бид нар юуны төлөө бид амжилтанд хүрэхийг хүсэж байна тий. Тэгээд ихэвчлэн бүгдээрээ л гэр бүлийнхэн төлөө л одоо энэ амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хүмүүс байгаа. 네, 저는 애터미 하기 전에, 저는 돈이라는 게요, 그냥 있으면 있는 대로, 없으면 말지, 있으면 있는 대로 그렇게 크게 생각하지 않았던 사람이에요. 음. 행복의 잣대라고 생각하지 않았습니다, 그때는. За миний хувьд бол ингээд зүгээр эхэндээ бол энийг хийхээс өмнө гэртээ бол зүгээр за тэгээд мөнгө байвал байна байхгүй зүгээр байгаа дээрээ л ингээд байх хэмжээгээр ингээд амьдраа зүгээр ингээд нэг бодоод ингээд амьдраа явж байсан. 네, 물론, 뭐, 그 돈이 모든 전부는 아닙니다. За мөнгө бол яг уу бас бидний амьдралд мэдээж хэрэгтэй болов те бас л бүх зүйл нь бас мөнгө бас нэг тийм бас чухал биш. 네, 그런데, 돈이 있잖아요. 그럼 내가 정말 사랑하는 사람을요, 지킬 수 있는 힘이 있더라고요. За мөнгө бас нэг талаараа бас те бидэнд мэдээж хэрэгтэй бас бидний бас хайртай гэр бүлийнхэн төлөө ч гэсэн бас хэрэглэх мөнгө байгаа. 네, 애터미 하면서, 아, 이렇게 중요한 거였구나라는 걸 저는, 진짜 늦게 알 것 같아요. За тэгээ миний хувьд бол этүмийг хийгээд ирээ мөнгөний хувьд бол ийм чухал юм байна. Бид нэр гэр бүлийнхэн төлөө мөнгө бол үнэхээр хүмүүс бидний хувьд бол амьдрал маш чухал гэж бодож ирсэн. 자, 내 남편이 엄청 속썩여요. 한 달에 1억씩 갖다 줘. 이혼할까요, 안 할까요? За манай нөхөр миний өвгөнд орохоос байнга ингээд жоохон ургуу хөдөлгөөд бодож тэгвэл манай нөхөр одоо сард одоо тий бараг нэг 10 сая төгрөг ингээд авчирж өгөөд тэгвэл би тэр нөхрөөс салахаагүй юу? 웬만하면 살지 않겠어요. 그죠? Тэгвэл би мэдээж их хэмжээний мөнгө цайлан авчирч өгж байгаа юм би юу гэж салах вэ тий амьдрал иш хамт. 네, 전부는 아니지만 반드시 사랑하는 사람을 지키기 필요한 거고요. Тийм учраас одоо мэдээж бид нар гэр бүлийн хүмүүст бүгд хэрэгцээтэй хэрэглээний мөнгө. 자, 오늘은 우리 사장님들이요, 이제 성공하려고 이 사업 시작을 하셨잖아요. За та бүхэн одоо амжилт хүрэхийн төлөө бид нар энэ бизнесийг сонгож авсан. 근데, 많은 분들이 좀 놓치는 부분이 있습니다. 그거에 대해서 어떻게 하면 성공할 수 있을지에 대해서 설명을 드릴게요. За олон хүмүүс бизнес хийж байхдаа зөв орхитой зүйлс зөндөө байдаг. Тэр талаар та бүхэндээ бас танилцуулах гэж байна. 네. 자, 우리 사장님 애터미 사업 어떠신가요? За манай захирлууд Этүмийн бизнес ямар байна? 네, 쉽게 생각하면 굉장히 쉽다고 생각할 수 있고, 어렵게 생각하면요, 굉장히 어렵게 생각할 수 있는 사업인 것 같습니다. Амархан гэж бодож хийвэл мэдээж амархан, хэцүү гэж бодоод хийгээд байвал маш хэцүү байдаг. 네. 그런데, 내 마음가짐에 따라서 달라지는 것 같아요. 쉽게 Тэгээд 생각하면, 네, 쉬워집니다.
За энэ бизнес талаа бас нэг тал нь болохоор миний бодол санаагаас болж миний бодол санаасаас болж энэ бизнес ажил маань өөрөдөө би өөрөө ямар бодлоор бодож үнэхээр амархан бодогдож амархан ингээд бодоо санаад хийгээд ирэх юм бол бизнес маань үнэхээр амархан бодогддог. Миний бодол санаа ямар вэ? Тэр бодол санаагаар дамжуулж миний бизнес бас өөрчлөлт орж идэг. 네. 왜냐하면 애터미에서는요. 뭐 회사든 시스템이든 스폰서든 성공의 방법, 방향을요 다 알려줍니다. Мгм. За бизнес талаас нь бид нэр атом бизнесийг мэдэж ирэхэд бол бизнес талаас нь биднэрт ингээд энэ байнга инглиш семинараас бид нэр зааж өгдөг. Яаж хийх вэ? Яаж амжилт хүрэхийг ингээд биднэрт арга барилыг ингээд чиглүүлж өгдөг. 네, 다 알려주는데도 불구하고 왜 성공이 느려지고 왜 중간에 포기한 사람이 있을까요? Тэгвэл ингээд одоо компаниас одоо бүх тэр сургалт семинар ингээд бидний амжилтанд явах арга замыг ингээд зааж өгöd байгаа мөртлөө яагаад тэгвэл зарим хүмүүс нь амжилтанд хүрээд яагаад зарим хүмүүс нь ингээд амжилтанд ингээд удаж орхитож эсвэл явж байгаа вэ? 네, 그거는요, 알려준 대로 하지 않아서 그래요. За 자기, тэр нь 네, нэ 대부분 자기 생각대로 이 사업을 진행하기 때문이 그렇습니다. Мгм. За тэгвэл ингээд энэ бизнесийн амжилтанд хүрэх арга замын чиглэлийг ингээд зааж чиглүүлж өгч байгаа боловч те зарим хүмүүс нь ингээд яг ингээд амжилтанд хүрээ зарим хүмүүс амжилтанд хүрэхгүй байгаа. Одоо энэ шалтгаан нь одоо юу вэ гэх юм бол яг тэр шалтгаан нь яагаад үгүй тэр зарим хүмүүс амжилтанд хүрч явж чадахгүй байгаа тэр шалтгаан нь яг тэр арга барилаа нь бид нар ингээд зааж өгч байгаа болов тэр арга барилаа нь хийж чадахгүй байгаа учраас ингээд амжилтанд хүрч чадахгүй байгаамаа. 네, 어떻게 하면 성공할 수 있을까? 네, 우리가 성공의 8단계 방향대로 하라고 하죠. 순서대로 하라고 합니다. Мгм. За тэгвэл яаж бид нэр амжилтанд хүрэх вэ? Яагаад бид амжилтанд хүрэх талаар бид нэр амжилтын 8 алхам байдаг. Яг тэр амжилтын 8 алхам дээр бид нэр ингээд дагаж хийх юм бол амжилтанд хүрнэ гэж. 네. 자, 그러면 먼저 첫 번째, 가장 중요하죠. 첫 번째, 어떻게 하는 걸까요? 바로 내 꿈과 목표를 설정하는 겁니다. За тэгвэл нэгт нь одоо яаж хийх вэ? Тэгвэл бид нар нэгт нь хүсэл мөрөөдлөө одоо бий хийх ёстой. Хүсэл мөрөөдөл. 그런데 여기서 꿈과 목표를 설정할 때는요, 반드시 기간이 들어가야 됩니다. За тийм учраас бид нар хамгийн эхлээд хүсэл мөрөөдлөө одоо бичгээс тэр донд бид нар заавал тэр цаг хугацаа бас байдаг. 근데 여기서 뭐 나는 뭐 몇 년 후에, 어떤 분은 뭐 3년 후에, 뭐 10년 후에 난 1억 원을 버는 임페리어 될 거라고 하시거든요. 그러니까 막연한 게 아니라 목표를 단기, 중기, 장기 목표를 잡아야 합니다. Мгм. За тийм учраас бид нар одоо хүсэл мөрөөдлөө одоо бичээ тэр нь бас цаг хугацаа бас байдаг. Одоо сар цаг хугацаа зүгээр зарим хүмүүс нь 3 жилийн дараа зарим хүмүүс нь 10 жилийн дараа би тэдэн орлоход тийм болно гэж бичдэг боловч яг зарим тийм боловч бид нар тэгвэл яг тэр зорилго дотороо төлөвлөгөө дотороо бид нар ихэн дунд юу лээ нэгт нь болохоор нөгөө ингээд одоо 3 одоо ойрын хугацааны төлөвлөгөө, холын харааны төлөвлөгөө гэж бас байдаг. 자, 우리가 이 목표를 잡을 때는요, 저는 처음에 그랬던 것 같아요. 월 200만 원, 오토 판매사의 목표가 가장 중요합니다. Мгм. За тэгвэл би хамгийн анх эхлээд ингээд энэ Итумиг ихэхдээ би өөргөн төлгөөнд 얼마? 200만 원의 За би 오토 тэгвэл 판매사. 2 сая би зүгээр хамгийн эхлээд төлөвлөгөөндөө бичгтээ би 2 саяны орлоготой би автомат болно гэсэн тийм зорилго төлөвлөгөө бичижсэн. 네, 어, 오토 판매사가 되잖아요. 그러면 우리 오토 판매사가 된 사람은요, 90% 이상 임페리얼 마스터에 갈 수 있습니다. Мгм. За тэгээд автоматар ингэж гарч ирж байгаа хүмүүс болохоор яг Imperial Master болоход бол 90% одоо яг найдвартай Imperial Master болдог. Миний хувьд бол шууд автомат айгу хурдан болж чадсан. 저도 그래서 우리 사장님들이 이제 오토 판매사 되신 분들도 있지만 아직 되지 않으신 분들은요, 오토 판매사를 목표로 6개월에서 1년을 한번 잡아보세요. Мгм. За тэгээд энд байгаа захирлууд одоо би та бүхнийг одоо автомат цол болоо автомат гэж болно гэж шалтгаалны банк хийж байдаг. Тэгээ яг автомат болохын тулд одоо 6 сараас жилийн дотор одоо төлөвлөгөөн дээрээ би автомат болно гэсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. 네. 그러면 오토 판매사가 되려면 어떻게 해야 돼요? 상반기, 하반기에 나의 좌우에 보름 동안 250만 포인트, 좌우에 250만 포인트가 돼야 됩니다.
상반기, 하반기 좌우가. Тийм учраас би автомат болохын төлөө би баруун зүүн талдаа сарын ихээр ч юм уу сарын сүүлээр 2,500,000, 2,500,000 бас болох ёстой. 자, 그런데 이 오토 판매사가 되려고 하면요. 밑에 이제 오토 소비자들 있어야 되겠죠? Мгм. Тийм учраас би одоо автомат цолонд автомат болохын тулд би өөрийнхөө баруун зүүн талдаа мэдээж одоо хэрэглэгч нар автоматаас хэрэглэгч бас бий болох ёстой. 네, 오토 소비자 플러스 이제 뭐 부업가, 본업, 사업가자들이 있겠죠. Тийм учраас би одоо баруун зүүн талдаа үнэхээр одоо хэрэглэгчнэр ба автоматаас хэрэглэгчнэр бизнес эрхлэгч хүмүүс бас заавал бий болох ёстой гэдэг. 자, 우리 사업의 본질은 뭐예요? 내가 오토 소비자가 되는 겁니다. 그러니까 내가 제품을 애용하는 게 포인트죠. Бидний бизнес нь одоо зорилго нь юу вэ? Бид нэр автомат автомат бас болох ёстой. автомат. 네, 내가 먼저 애용자가 돼야 되고요. 내가 먼저 보름에 30만 포인트 쓰는 사람이 되는 겁니다. Тийм учраас би өөрөө эхлээд хэрэглэгч байж би өөрөө байнгын хэрэглэж үзчихэд хүмүүс миний багаас одоо мэдээж одоо сарын сүүл сарын ихээр одоо байнгын авдаг тийм хэрэглэгчийг бас би болов. 아, 이거는요, 내가 먼저 한번 내가 어떤 제품을 애용하고 있는지 한번 체크를 해보시는 것도 좋아요. 30만 포인트면 좋지만 안 될 수도 있어요. 또 넘을 수도 있습니다. Тийм учраас би өөрөө эхлээд хэрэгж үзэх удаа миний авч байгаа хэрэгж байгаа бүтээгдэхүүн хэдэн мянган PB болж гин те 300 мянган PB болж гин үү эсвэл хэдэн мянган PB болж байна гэдгийг би өөрөө эхлээд өөрийнхөө PB-гаас ингээд төлөв гаргаж ирээд 네, 내가 보름에 한 30만 포인트 쓰는 사람을 기준으로 얘기를 드린다면, 내가 30만 포인트 쓰는 사람이 되면 내 좌측과 우측에 나처럼 B2B를 내고 30만 포인트 쓰는 사람을 만드는 거예요. Тийм учраас би өөрөө эхлээд одоо миний хэрэгж үзсэн би өөрийнхөө байнгын хэрэглэдэг PB-ний оноогоо ингээд миний PB одоо 300 мянган PB боллоо гэж бодъё. За тэгвэл би өөрөө баруун зүүн талд байгаа миний одоо байнгын хэрэглэдэг хүмүүс одоо хэдэн мянган PB хэрэглэж байна. За тэгээд тэр дундаас Монголд болохоор заавал компани байгаас хүн хэдэн хүн байна. За тэр дундаас 300 мянган PB хэрэглэдэг тийм хэрэглэгч хүн бас бий болох ёстой. 네, 근데 내가 체크를 해봤더니 한 20만 포인트, 10만 포인트밖에 안 쓰는 사람이 그럴 수 있습니다. 그러면 나같이 10만 포인트 쓰는 사람을 몇 명 만들어야 돼요? 3명 만드는 거예요. Тэгэхээр би өөрөө ингээд өөрийнхөө багаа ингээд үзсэн. За багийнхаа хүмүүс ингээд бид нар өөрсдөө судлаа шүү дээ. Миний багийнхаа хүмүүсийг судалгаа үзэж байгаа тэр дундаас одоо надтай адилхан одоо 300 мянган PB хэрэглэгч байна уу? За 200 мянган PB бас хэрэглэгч байна гэж үзчихээ. Тэр дундаас адилхан за 100 мянган PB бас хэрэглэгч хүмүүсийг бий болгосон тийм үү? За тэгвэл 100 мянган PB хэрэглэгч хүнийг баруун зүүн талынхаа 3 хүнийг одоо бий болгосон. 네, 그리고 또 나같이 баруун зүүн талд 네, одоо нэг хүн 100 мянган PB хэрэглээд за энэ биний зүүн талд ч гэсэн нэг хүн ингээд юм хэдэн мянган PB хэрэглэж байна гэдэг тэрийг бас ингээд өөрөө дүгнэж шалгах хэрэгтэй. 네, 또 나같이 좌우에 10만 포인트 세 사람 소개할 사람, 10만 포인트 세 사람 소개할 사람을 만드는 거예요. Тийм учраас би өөрийнхөө багаа одоо ингээд автомат болохын тулд миний баруун зүүн талтай одоо баруун талд нь 300 мянган PB хэрэглэдэг тийм 3 хүнийг бий болгоно. За зүүн талдаа ч гэсэн мөн адилхан 3 хүнийг одоо 300 мянган PB хэрэглэдэг тийм хүнийг 3 хүнийг бий болгоно. 네, 그리고 거기서 멈추는 게 아니라 이 사람한테 또 그런 사람을 좌우에 두 사람, 또 이 사람한테 그렇게 쓰는 사람 좌우에 두 사람을 복제하는 게 중요합니다. 복제해서 만들어 가야 돼요. Тийм учраас одоо миний баруун зүүн талтай үнэхээр 300 мянган PB хэрэглэдэг тийм хүмүүсийг одоо бий болгоод тэр хүмүүсийг ч гэсэн хуульсан тийм хүмүүсийг бас бий болгож гэсэн. 네, 그렇게 네, 그렇게 복제해서 내려가면요. 내 좌우에 자, 30만 포인트 쓰는 사람 몇 사람이요? 8명. 네, 우측에. 자, 근데 저는요, 우리 사장님들 사업자잖아요. 그러면 최소한에 일주일에 한 번은 맞는 사람이셔야 돼요. 뭐라고? 일주일에 한 번 30대 30이 맞아야 된다고요. 사업자들은. Одоо за тийм учраас мэдээж үнэхээр бизнес эрхлэгч хүмүүс маань за миний баруун тал зүүн талтай 300 мянган PB хэрэглэдэг 300 мянган хэрэглэгч одоо хэрэглээ гэдэг тийм хүмүүс маань одоо 8 хүн одоо 8 хүн тий баруун зүүн талтай 300 ч бай 200 ч бай байнга авдаг тийм хүн байх та. Тэгээд мэдээж бизнес хэрэглэж байгаа бизнес хийж байгаа хүмүүс нь 7 хоногт ятта 7 хоногт одоо 300 мянган PB таарах хэрэгтэй.
자, 우리가 300,000-аас 보통 300,000. 직급은요, 보통 보름 단위죠. 보름에 최소한 우리가 사업하시는 분들은요, 두 번, 그러니까 60만 포인트 정도는 하는 사람이 돼야지 됩니다. хоёр аа 보름에 дахин 60만 포인트. аха. За тийм учраас бид нэр одоо сарын сүүлээс сарын ихээр бид нар одоо 7 хоног нэг удаа таарах, 2 удаа таарах. 그러면, 자, 내가 보름에 60만 포인트 하는 사람이 먼저 되고, 그러면 내 좌우에 60만 포인트 하는 사람, 보름에 그 사람을요, 몇 명 있어야 돼요? 좌측에 4명만 있으면 나는, 좌측에 4명, 우측에 4명만 있으면요, 나는 오토 세일즈 마스터예요. Тийм учраас би одоо энэ автомат болохын тулд одоо би ганцхан тэр 2,500,000 PB-г би ганцаараа авахгүйгээр одоо миний баруун зүүн талд байгаа хүмүүсд хамт одоо миний PB-гээ тааруулж яж би одоо 300,000 таваад 600 таарах те PB миний доор байгаа хэдэн хүн байна тэр хүмүүс хамт тааруулж яж бид ингээ автомат болж чадна 6 сарын дотор. 네, 이렇게 내가 보름에 60만 포인트 되는 사람이 되고, 좌우에 그런 사람들 복제해서 만들어낸다면, 그렇게 어려운 게 아닙니다. Тийм учраас автомат болохын тулд бид нэр тийм бас эхэндээ сонсож жоохон хэцүү болов тийм бас хэцүү биш ээ амархан. 자, 내 좌우에 보름 동안 250만 포인트를 나 혼자 하는 걸까요? За тийм учраас би одоо энэ сарын ихээр сарын сүүлээр бид нэр 2 хоног үздэг шүү дээ. 2 хоногийн дотор би ганцаараа тэрийг үзэж чадахгүй. Ганцаараа би тэр олон PB хийж чадахгүй учраас би өөрийн багийн задаргаа бас байх хэрэгтэй. Багийн хүмүүс миний доор хэр их олон хүмүүс тэг худалдаа авалт хийдэг, байнга явдаг тийм хүмүүстэй хамт бид хийж тэр хүмүүсийн PB-г тааруулж бид нар хийж чадна. 네, 혼자 하는 게 아닙니다. 내 좌우에 같이 파트너와 소비자와 같이 만들어가는 거예요. Тийм учраас би энийг ганцаараа хийх бишээ. Би өөрөө баруун өөрийнхөө багийнхаа хүмүүстэй, өөрийнхөө хэрэглэгч хүмүүстэйгээс хамт хийнэ. 네, 그래서 내 목표가 보름 동안 그러니까 내 목표가 1년 안에 200만 원 로또 판매사가 된다면 그러면 하루에 내가 몇 명을 만나고 하루에 얼마 포인트를 또가 가져오래. 음, 하루에 몇 명을 만나서 하루에 몇 사람을 가입시키고 하루에 몇만 포인트를 한다라는 게 나오셔야 돼요. 하루에. Тийм учраас одоо би энэ төлөвлөгөө одоо гаргах хэрэгтэй. Би энэ одоо жилийн дотор би автомат сэлж болохын тулд би энийг одоо өөрийнхөө баруун зүүн талаа багаа бас ингэж задарч багийн хэрэглэгч, багийн бизнес хүмүүсээ бий болгоод тийм учраас би 7 хоногт одоо хэдэн мянган PV надад орж ирж байна. Би 7 хоног хэдэн удаа таарч ийн гэсэн тэрийгэ байнга ингээ багийн задаргаа багийгаа бас харж иж тэгжээж би автомат болж чаднаа. 자, 내가 1년에 목표를 설정했어요. 오토 판매사 200만 원이 된다라고 했다면 네, 두 번째는 어때요? 그냥 생각해서 끝나면 안 되고 반드시 결단을 하셔야 합니다. За тийм учраас би нэг жилийн дотор би автомат болж чадна гэсэн төлөв гаргасан бол энийг зогсоохгүйгээр би цаашдаа шийдвэр гаргаад одоо цаашаа бас ингээ хийгээ явах хэрэгтэй. 자, 사장님도 결단은 뭘까요? 결단. За тэгвэл манайхаа одоо шийдвэр гэж одоо юу вэ? 네, хоёр дахь одоо шийдвэр. 네, 결단은요. 내가 애터미 하는 시간을 내는 거예요. За тэгвэл шийдвэр гэж юу вэ? Тэгвэл би одоо шийдвэр нь болохоор би одоо этемид одоо цаг цагаа одоо гарц зарцуулж би эдэн цаг гарах уу гэсэн шийдвэр бас гаргана. 자, 애터미에서 시간 내는 게 뭐예요? 결국엔 사람을 만나는 겁니다. За тэгвэл этемээсөө шийдвэр гаргаад цаг гаргана гэсэн юу вэ? Би тэгвэл цаг гаргана юу вэ гэсэн бол би тэр цагаа яг хүмүүстэй уулзах цагийг гаргана. 네, 애터미는요. 사람한테 말을 하는 거예요. 먼저 가서 애터미 정보를 전달하고 제품을 소개하고 세미나에 초대하고 비전을 이야기하는 겁니다. Тийм учраас би шийдвэр гаргаад цаг гаргаад тэр цагаа би яг би хүмүүс цаг гаргана. Тэр хүмүүстэй уулзаад би этемийн тухай ярих юм тий. 네. 근데 많은 사람들이 어떻게 해요? 제품을 그냥 팔고만 있죠. 그래서 힘든 겁니다. Тийм учраас зарим хүмүүс ингээд очоод уулзаа яриад этемийн тухайч яриад бүтээгдэхүүн тухай ярьдаг. Зарим нэг талын хүмүүс нь ингээд зүгээр л этемийн бүтээгдэхүүн зараа яваад байдаг. Ярилцахгүйгээр зүгээр зараа яваад. 자, 내가 결단을 하고 사람을 만나려면 그냥 만날 수가 없겠죠. 뭐예요? 명단을 작성하셔야 돼요. Тийм учраас бид тэр хүмүүстэй уулзах зүгээр уулзаад явах биш тэр хүмүүсийн бас нэрсийн жигсаалт бас гаргах ёстой. Нэрсийн жигсаалт гаргаад 자, 명단은 내 핸드폰에 있는 모든 사람을 적는 겁니다. За шийдвэр нь юу вэ гэдэг нэрсийн жагсаалт юу вэ гэвэл бид нэр одоо утсандаа байгаа Google хүмүүсийн нэрсийг одоо гаргаад бичээд 자, 사업할 사람이 아니고요. 제품을 쓸 사람을 적는 거예요.
내가 아는 모든 사람을. Мгм. За тэгээд би тэр дунд нэршийн цагсаад гаргачаад нэршийн цагсаад би бүх хүмүүсийн одоо ингээд мэдээж нэршийн цаг дотор ингээд бүгдээрээ бизнес хүн байхгүй шүү дээ. Мэдээж тэр дундаас би зүгээр заавал бизнес эрхлэгч биш одоо бүтээгдэхүүн хэрэглэх хүмүүсийг одоо ингээд нэршийн 자, цагсаад гаргаад 네, 많은 분들이 명단을 작성하면 자꾸 사업할 사람을 생각하거든요. За тэгээд зарим хүмүүс ингээд жоохон буруу бодоод байдаг. Нэршийн цагсаад гаргахаар нэршийн цагсаад гаргахаар бүгд нэршийн цагсаад дотор бүгд бизнес эрхлэгч хүмүүс ингээд хайгаад байдаг. 자, 사업할 사람은요, 우리가 알 수가 없습니다. 왜냐하면 우리 사업은 내가 같이 하고 싶은 사람하고 사업하는 게 아니라 이 제품에 꽂히고 이 내용을 알아듣는 사람하고 사업하는 거예요. Мгм. За тэгвэл бизнес эрхлэгч хүмүүсийг бол бид нар сайн мэдэхгүй. За энэ хүн бизнес эрхлэгч хийн гэж бодож байгаа тэр хүнийг бид нар одоо ингээд сайн мэдэж чадахгүй. За тийм учраас бизнес эрхлэгч хүмүүс ямар хүн бэ гэх юм бол бүтээгдэхүүнээ хэрэгж үзсэн хилээд ингээд компани тухай ярьж байхад миний яриаг ойлгодог. Тэг би компани тухай яриаг ингээд ойлгоод байгаа тийм хүмүүс яг бизнес талаас нь жоохон анхаарч ирдэг. Өөрөө бас бүтээгдэхүүн хэрэглээд үзсэн. 정말로 내가 이 사람이랑 같이 성공하고 싶어. 그런데 그 사람이 말귀를 못 알아들어. 그러면 같이 할 수가 없어요. 참 Мгм. 안타깝죠? Тэгээд заримдаа ингээд би өстэй энэ хүнтэй л би бизнес хиймээрэн гэж бодоод тэр хүнд яриад байдаг. Тэр хүн их ойлгохгүй, ойшоож авахгүй. Тийм хүн 정말, бас байдаг. 네, 정말 이 사람이랑 같이 사업하고 싶어. 그런데 제품이 다 안 좋대. 이런 사람은 사업을 못 하더라고요. Зарим нэг хүн бас ингэж боддог. Зарим нэг хүн болохоор би өстэй энэ хүнийг бизнестэй хамт хийгээ явмаар байдаг. Нөгөө үнэн бүтээгдэхүүн. Надад бүтээгдэхүүн айгүй онцгүй. Надад таалагдахгүй гэсэн тийм бас бодолтой хүн бас байдаг. 네, 너무 안타깝죠. 실제로 저도 정말로 같이 사업하고 싶은 사람이 있었는데 쓰는 것마다 안 좋대. 진짜 놀아버려요. 결국에는 어딜 끌 수가 없어요. 본인이 안 좋다고 생각하는데 어떻게 다른 사람한테 소개를 하겠어요. 그쵸? Мгм. Тийм учраас миний хувьд бас яг ингээ ийм хүмүүстэй ингээ тааралцж байсан. Тэгээд миний хувьд ч гэсэн тэр хүнтэй ингээ хамт бизнес хийхийг хүсэж байсан боловч тэр хүн надад ерөөсөө ийм бүтээгдэхүүнийг таалагддаг. Онцгүй штэй гэдэг айгу өөр сүр юм яриад байдаг учраас тэгээд тэр хүнийг ингээ бизнес хатаас ингээ хараад үзэхгүй болохоор яг хөө тэгээд орхисон. 그래서 누가 이 제품에 막 탁꽂힐지 아무도 모르기 때문에 많은 사람한테 전달을 하라는 거예요. Тийм учраас бид нар аль хүн ямар хүн бизнес энэ хүний бизнес хийх ба гэж бодсон боловч тэр хүн миний бодол дээр болтгоо. Тийм учраас бид нар яг олон хүмүүст энэ бизнесийн талаар олон хүмүүс Atomy тухайн мэдээллийг хэлье гэж байна. 네. 그렇게 전달하다 보면 우리 사장님들 괜찮아요. 100명한테 내가 전달했어요. 그런데 99명이 거절했습니다. 괜찮아요. Тийм учраас бид нар олон хүмүүст ингээ Atomy-ийн тухай мэдээллийг хийх ёстой байдаг. Тэр дундаас нэг хүн гарч ирдэг юм. За жишээ нь одоо би 100 мянган хүнд одоо ингээд Atomy-ийн тухай ингээд мэдээллийг хэлсэн боловч тэр дундаас 99 хүн татгацаж аваад нэг хүнийг одоо авч байгаа юм бол хүлээн авч байгаа. Энэ бол зүгээрээ яг тэр мэдээж олон хүн татгалцсан. Нэг хүн хүлээж авч байгаад энэ бол ингээд чухал юм. 한 사람. 네. 오케이. 100명 중에서요. 99명 거절하고 한 사람이 오케이 했어요. 그럼 그 한 사람 때문에 내가 성공합니다. Тийм учраас 100 хүнд би Atomy тухай хэлээд 99 хүн татгалзаад нэг хүний окей гэж хүлээж авсан бол энэ бол зүгээр. Энэ бол яг нэг хүн л хүлээж авах юм бол би амжилтанд хүрч чадна. 네. 근데 많은 사람들이 거절 받는다고 이게 안 되는구나 하고 포기하신 분이 계시죠. Тэгээд зарим хүмүүс айгүй олон хүмүүст ингээд хэлээд яваад татгалцаад байгаа болохоор яста энэ болохгүй юм байна гэж бас ингээд тэр дундаасаа буцдаг хүмүүсээс байгаа. 자, 이번에 저희 석세스 세미나가 있었어요, 한국에. 네. 근데 요번에 15 임페리얼이 나왔죠. За өчигдөр ингээд Солонгост амжилтын агтын болоод Imprad Master гаргасан 15 дахь Imprad Master одоо гарч ирсэн. 네. 그 애터미를 하기 전에 수많은 실패를 거듭하셨던 분이었어요. За тэгээ өчигдрийн тэр Imprad Master маань одоо Imprad болохоос өмнө маш олон татгалзаад маш олон зүйлийг хийж маш олон хэцүү зүйлийг давж ирсэн. 아이고. 죄송해요. 그런데 수많은 모든 일을 해서 실패를 해서 좌절하고 했지만 애터미를 만나고 나서 확신으로 임페리얼까지 되셨습니다. Тийм учраас тэр хүн итүм хийгээс өмнө маш олон одоо ийм ажил албан зүйлийг хийж тэр дундаас ингээд маш олон зүйлийг ингээд
хэцүү зүйл байгаад Итүмигээр дамжуулаад тэр амжилтыг хүлээж аваад Итүмигээр одоо Итүмийн бизнесийг хийгээд би Итүмигээр дамжуулаад би амжилтанд хүрч чадах юм байна гэдэг итгэлийг аваад тэрийг үнэхээр тууштай хийсний үднээс яг би импровайзер болж чадсан тэр. 자, 여러분, 인생은요, 실패와 좌절의 연속이라고 합니다. 그게 인생이에요. За тэгвэл амьдрал оцоогоор ингээд шууд ингээд мэдээж ингээд амжилтанд хүрэхгүй мэдээж амьдрал ингээд хийж явах хугацаанд бид нар алдах үеж байна, хэцүү үеж байна. Тийм учраас бид нар алдчихээж тэндээсээ суралцаад дахиж ийшээ босож ирдэг. 네. 실패하고 좌절하고 또 실패하고 좌절하고 하지만 멈추지 않고 계속 도전해 나가는 겁니다. Тийм учраас бид нар хийх хугацаанд мэдээж ингээд бидний хийгээ хугацаанд мэдээж унана, дахиж босоод, дахиж бид нар ингээд хэцүү байдал орно, дахиж бид нар босоод ингээ хийгээ яваад их юм бол хязгаар нэгэн цаг. 자, 결국에는 실패하더라도 좌절하더라도 계속 목표를 가지고 포기하지 않는 사람은요, 결국에는 다 임페리얼까지 가게 되는 겁니다. Тийм учраас бид нар ингээд хэцүү зүйлд ороод ингээд бид нар ингээд унаад буугаад ирэхэд ингээд мэдээж энийг ингээд байнга тууштай хийгээд явах бол мэдээж амжилтанд бас хүрч чадна. 또 어떤 승급 리더님의 이야기 중에서 이런 얘기가 있었어요. 본인이 해외 사업을 했는데 내가 해외 사업한 거는 다 망했다. 다 조직이 흩어지고 다 망했는데 내 밑에서 어떤 사람이 해외 사업을 했는데 그게 글로벌로 뻗어나가서 내가 아닌 내 파트너로 인해서 성공하게 됐다라는 이야기를 하시더라고요. За тэгээд нэг ийм бизнесийн солонгос хүн ингээд өөрөө ингээд гадаадад одоо бизнесээ ингээд хий гэж бодоод гадаадад бизнес хийжсэн бодож нэг сайн бүтэхгүй байсан байна та. Тэгсэн мөртөө хийгээд байсан боловч гадаадаас нэгэн хэрэглэгч хүн гараад тэрний дараагийн нэг хүнээс дамжуулаад ингээд гадаадын бизнес маш сайн амжилттай болж ирсэн. 자, 그럼 어떻게 해야 돼요, 우리는? 네. 좌절하더라도, 실패하더라도, 스폰서와 파트너와 형제 라인과 함께 도전하는 것밖에 없습니다. Тийм учраас бид нар татгалзыг авч байгаа боловч бид нар татгалзыг авлаа гэд бид нар бууж өгөх биш харин тууштай байнга хийгээд игвэл тийм учраас бид нар өөрсдөө багийнхаа хүмүүстэй мөн одоо хөрш багийнхаа хүмүүстэй ингээд хамт хийгээд 자, 명단을 작성할 때, 주의하셔야 될 게 있어요. 뭐냐면 바로 예단을 하는 겁니다. 예단하지 않는 겁니다. 예단은 뭐지? 미리 단정 지어서 이 사람은 제품을 쓸 네. 사람, 이 네. 사람은 사업 안 할 네. 사람. 네. За тэгвэл бид нар одоо ингээд шийдвэр гаргачаад нэршин цагт гаргаад тэрнээсээ нэршин цаг гаргацаад энэ хүнийг одоо ингээд өмнөөс нь би энэ хүнийг шийдвэр за энэ хүн бизнес хэрэглэгч энэ хүн одоо хийхгүй гэдэг тэр хүнийг өмнөөс нь би дүгнэх хэрэг байхгүй дүгнэхгүйгээр бид нар өөртөө зөвхөн нэршин цагтаа гаргаад өмнөөс нь энэ хүнийг одоо дүгнж болохгүй. 네, 저도 이 정보를 준 분이요. 이렇게 생각했대요. 이 언니는 절대로 다단계 같은 거 회원 가입할 사람이 아니야. 이 언니는 절대로 제품 같은 거, 다단계 제품 같은 거 쓸 사람이 아니라고 본인이 혼자 그렇게 생각했다는 거예요. Тэгээ бас нэг хүн гэсэн гинэ одоо энэ их ч баста за энэ хүн одоо ингээд бүтээгдэхүүн хэрэглэхгүй дээ гэж өмнөөс нь тэр хүн өөрөө бодоо. За энэ хүн одоо бизнес хийхгүй үндэ ингээд тэр хүнийг хараад шууд өөрөө дүгнээд идэв. За энэ ч яг энэ хүн хараад энэ ч дээ бүтээгдэхүүн хэрэглэхгүй дээ. За энэ хүн ч дээ за айгу бизнесээс хийхгүй дээ гэд ингээд өмнөөс нь ингээд дүгнээ яваадсан гэх тэр хүнийг шууд хэлэхгүйгээр. 저는 치약의 효과를 보고요. 바로 회원가입을 했고 또 유산균을 하나 주길래 그걸 먹고 좋아서 바로 제가 스스로 구매했습니다. Тийм учраас миний хувьд бол би хэрэглээд надад хэрэгэж үзээд ашиг бүтээр хэрэгэж үз надад таалагдаа шууд би өөрөө бүртгэл хийгээд. 네, 만약에 그때 초대했으면 제가요. 그때 세미나도 갔을 거예요. 1년 10개월 전에. 근데 네네. 그 사람이 그 생각으로 인해서 제가 1년 10개월이 늦어진 거예요. Нэг чинь тэгээд энэ манай даргаыг би одоосоо ойлгохтой ингээд юу яаж юм та ингээд энэ манай энэ багшийг ингээд анхны хүн уулзаа тэр их чи одоо энэ хүнийг за энэ бүтээгдэхүүн хэрэглэхгүй дээ энэ бизнес хүн хийхгүй дээ гэж өмнөөс нь дүгнж хийсээр хагаад айгу хоцрогт нэг өөрөөр семинарт хүртэл урайгүй гэн семинарт ч өөрөхгүй байсаар хагаад жил гаруй ингээд хоцрогдоод тэгтээ яасан бэ энэ хүн өөр газраас ингээд үзээд
ашиг бактери хэрэгж үзээд үнэхээр таалагдаад өөрөө ингээд өөр газар бүртгүүлээд хийж ирсэн. 네, 우리 사업이 참 재밌는 게 뭐냐면요. 아, 이 사람은 진짜 사업도 할 것 같고, 제품도 써줄 것 같고, 회원가입도 해줄 것 같아. 그런데 그런 사람은 안 해주더라고요. Мгм. Тэгээ бидний бизнес нэг талаас яг сонирхолтой. За ингээд энэ хүн ингээд 뭐라고 다시 말해주세요. 아, 이 어, 사람은 회원가입도 해줄 것 같고, 제품도 사줄 것 같고, 사업도 할 것 같아. 근데 전달해 보면 안 해요. 가입도 안 하더라고요. 음. За тэгээд энэ хүн одоо надад ингээд бүртгүүлээд энэ хүн надаас ингээд бүтээгдэхүүн авах гэж бодож байсан боловч тийм биш гэдэг гэнэ. Миний бодлоор биш. 그런데 나랑 그렇게 크게 친분도 없고 그냥 속에 우연히 알게 된 사람이 이 제품을 쓰고 미쳐가지고 회원가입도 하고 막 이런 사람이 나와요. 전혀 기대하지 않았던 사람이. Мгм. За тэгээд зарим бас нэг юм хүн байдаг. Би одоо энэ хүнийг ингээд надад бүртгүүлээ, надаас бүтээгдэхүүн авчих гоо гэд би ингээд найдаад бодсон болоо тэр хүн надаас яасан. Ерөөсөө авахгүй байсан. За найдахгүй байгаа хүн нь ингээд за энэ хүн нэг санаандгүй байсан хүн нь болохоор яг хуу бүтээгдэхүүн аваад бүр сонирхоод бүртгүүлээд байдаг. Бас тийм хүн ч бас байдаг. 자, 우리 사장님들하고 개보드 미팅을 해보잖아요. 개보드 미팅을 하면 대부분 많은 사람들이 어떻게 생각하면 아유, 사업할 사람이 하나도 없어요라고 이야기를 합니다. Мгм. За бид нар ингээд заримдаа спонсортой хамт ингээд багийн одоо жоохон өөрийнхөө багийнхаа ингээд хурал хийж явахдаа миний багийн одоо задаргааг ингээд үзэхэд надад ч гэсэн бизнес хүн ямар ч хүн байхгүй бид нар өөрийнхөө баруун зүүн талаа хараад хийжээдэг. 근데 그거 아세요, 우리 사장님들? 내가 가입이 내 계보도 안에 있다 하더라도 내가 후속 관리가 되지 않으면 다른 데 가서 승급하신 분도 있어요. 다른 데 가서 사업하는 분도 있습니다. Харин тийм учраас та бүхэн бас энийг бас та нар бодоорой. За ингээд өөрийнхөө баруун золон багийнхаа хүмүүсийг харчаад энд бизнес хийхгүй гэж бодоод ингээд зүгээр ингээд явж байгаа болов те хизээ нэгэн цаг тэр хүнийгээ бид нэр тэр өөрийнхөө баруун зүүн талын багийнхаа хүмүүсийг би сайн ингээ анхаарч сайн хандахгүй бол тэр хүмүүс өөр газар очоод бизнес хийж явдаг хүмүүс бас байдаг. 네, Өөр 참, баасан. 네, 참 신기하죠. 그래서 내가 내 안에 있는 사람을요, 철저하게 관리하는 거, 그게 가장 중요한 것 같습니다. Мгм. Тийм учраас би өөрийнхөө хүмүүсээ байнгын холбоотой байнга тэр хүмүүсээ сайн харьцаатай байхгүй бол тэр хүн өөр газар бас явах хүмүүс байдаг учраас бид нар багаа сайн бас өөрийнхөө багийнхаа хүмүүсийг сайн анхаарч хандах ёстой шүү. 자, 그렇게 사람들을 만나다 보면 그 안에서 또 제품을 쓰는 사람, 제품을 쓰지 않는 사람, 또 제품을 쓰고 긍정적인 사람, 이런 사람이 나오겠죠? Мгм. За тийм учраас бид нар ингээд багийнхаа олон хүмүүстэй ингээд уулзаад бүтээтэн хэрэглэдэг хүмүүс ч байна, хэрэглэхгүй хүмүүс ч байна, мөн бизнес хүмүүс ч байна, хийхгүй хүмүүс ч бас байдаг. Олон янз хүмүүс байгаа. 자, 처음에는 우리 제품을 잘 모를 수 있어요. 하지만, 그 제품을 구매한 사람한테 그 제품의 특징과 효과가 어떤지, 어떤 차별화가 있는지에 대해서 알게 쓸 수 있게끔 계속 후속 관리를 하는 겁니다. Мгм. Тийм учраас бид нар одоо анх одоо хийж байгаа хүмүүс бол сайн бүтээгдэхүүн мэдэхгүй байгаа учраас сайн тий. Тийм учраас тэр хүмүүс бүтээгдэхүүн сайн мэдэхгүй учраас тэр хүмүүсийг сайн бид нар хариуцаад тэр хүмүүстэй сайн холбоотой байж бүтээгдэхүүнээ сайн бас хийж өгөх хэрэгтэй байдаг. 자, 그리고 너무 많은 걸 이야기하려고 하지 마시고요. 제품의 인지가 있고 이런 분한테 내가 이 사업을 왜 하는지 비전을 전달하고요. 바로 세미나에 초대를 하시는 겁니다. Тийм учраас хүнд нэг доор одоо олон юм нөх олон юм бас яриад авах хэрэггүй. Нэг хүн бүтээгдэхүүн сонирхоод юм бизнес ярьж байгаа үед нь нэг доор бүх юмаа ярих хэрэггүй гэх. Тэр хүн зүгээр жоохон өнгөцгөн бүтээгдэхүүн тухай яриад илүү их ярихаасаа илүү би яг өөрөө семинарт өрөх хэрэгтэй. Тэгээ амжилтын актам одоо энэ байгаа семинартаа илүү өрөх хэрэгтэй. 자, 우리 사업에서 가장 중요한 거는요. 초대에 있습니다. 초대만 잘하더라도요. 조직이 늘어날 수 있어요. Мгм. За энэ бизнес талаас нь бас нэг сайн их тал нь юу вэ гэвэл бид нар өөрөх хэрэгтэй байдаг. Өөрөх нь маш чухал. 자, 초, Семинартаа. 네, 초대는 이제 두 가지 측면에서 얘기할 수 있는데요. 첫 번째는요, 제품으로 초대하는 겁니다. 제품을 먼저 전달하는, 쓸 수 있게끔 초대하는 거예요, 제품으로. Мгм. За өөрөх зүйл нь бас олон янз хоёр янз байдаг. Нэг нь болохоор яг бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүнийг хэрэглэхэд өөрөх. 네, 제품에 인지가 있고, 와, 정말 좋네, 라고 생각하는 사람한테는요, 이제 비전을 전달하면서, 정확히 한번 사업하자가 아니라 정확히 알아보자라고 세미나에 초대하는 겁니다.
За тэгээд зарим хүмүүс бүтээгдэхүүнийг сонирхоод байгаа учраас бүтээгдэхүүнээ жоох ингээд бүтээгдэхүүн талаар юм ингээд сонирх ураад энэ бүтээгдэхүүн айгуу гоё юм байна айгуу зүгээр байна ингээд таалагдаад ингээд хийж байгаа бол энэ бүтээгдэхүүн талаар одоо хилэнгээ бас Итумын тухай одоо бизнес талаас нь жоохон яриад ингээд дараа нь яг уу тэгээ ингээд юу семинарт ингээд урьж өгнө. 네. 초대할 때는요. 한 날짜만 가지고 초대하는 게 아니에요. 미리 세미나의 그런 초대 일정을 확인하셔서 두 일정을 얘기해 주는 겁니다. 예를 들어서 11월 1일, 7일 이틀이 있는데 "이틀 중에 언제가 괜찮아?"라고 그분이 선택할 수 있게끔 제시를 하는 거예요, 세미나 날짜를. За тэгээд тэр хүндээ ингээд өөрийнхоороо зүгээр ингээд өөрийнхгүйгээр тэр хүний бас ингээд цаг хугацаагаас харах ёстой. За тэгээд өөрөөр хэлэхдээ манайд ингээд семинар нь одоо 10 сарын одоо 7-нд ч байж болдог, 10 сарын одоо 5-нд ч болдог ч юм уу те. Одоо би эхлээд урьдчилаад одоо семинар одоо хизээ болох цаг бага цаг өдрөө ингээд хараад мэдсэн байх хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүтээ одоо 10 сарын тэдэнд болно. За 11 сарын тэдэнд болно. Чи аль өдөр нь завтай вэ гэх тэр хүндээ бас санал болгоод тэр хүний сандыг бас сонсох хэрэгтэй байдаг. Тэгжээж би энэ өдөр яг ирэх боломжтой. Би энэ сард ирэх боломжтой гэх тэр хүнийг бас ингээд цаг болзоог нь ингээд авах хэрэгтэй. 자, 예를 들어서 하루를 딱 얘기하는 거예요. 11월 1일 날 어때? 나 시간 없는데? 딱 그러면 "그래, 그럼 다음에." 이게 낫겠어요? 아니면 우리 사장님들 "야, 11월 1일이 있고 7일이 있는데 어떤 날이 좋아?" 네. 둘 중에 하나 선택할 수밖에 없게끔 하는 거예요. Тийм 어떤 учраас 쪽이 좋을까요? тийм учраас бид нар тэр хүнээс хоёр сонголтыг сонгох хэрэгтэй байдаг. 12 сарын 10 одоо жишээ нь одоо зөвхөн би 10 сарын 12-нд одоо семинартай ирж чадах уу гэсэн чинь би энэ үед ирж амжихгүй. Тэгвэл дараа сард тэр өдөр бас байгаа. Тэгвэл тэр өдөр ирэх боломжтой юу? Эгээд ийм хоёр сонголтыг бас асууж тэр хүн зөвлөх хэрэгтэй. 네. 두 날짜를 제시하면 둘 중에 하나는 네, 선택을 하겠죠. 네. Тийм 그렇게 초대를 하는 겁니다. Тийм учраас хоёр ийм цагийг өгнө шүү дээ тий. Тэгвэл 10 сарын 12-нд болно. За тэгвэл тэдэн сарын тэдэнд болно. Энэ хоёрыг та нэгийг сонгож аваад тэгвэл та тэдэнд болохгүй тэгвэл дараа сарын тэдэнд болно шүү дээ. Та тэгвэл энэ хоёр алинд нь завтай вэ гэж асуугаад энэ хоёрыг ингээд заавал ийм хоёр ийм сонголтыг бас өгчээд тэр хүн нэгийг ингээд сонгож авах боломжтой. 자, 그다음에 어때요? 초대가 됐으면 정확하게 이 사람이 인지가 됐는지 네. 사업 설명을 해 줘야 됩니다. За тэгээд бид нэр тэр хүн одоо ингээд мэдээж ингээд сонгоод авсан цагт хизээ ирнэ. За тэрний дараа тэр хүний бас анхаар зүйл нь за энэ хүн үнэхээр бизнес талаас сонирхоо явж гин үү? Яаж гин үү гэх тэр хүнийг бас ингээд хараад жоохон дүгнэх ёстой байдаг. 네. 우리 여기 계신 분 아마 강사 트레이닝 많이 하셨을 거예요. 그쵸? 강사 트레이닝에서 네, 회사 소개, 네, 그다음에 제품, 네, 마케팅, 성공의 8단계에 대해서 안내를 해 주시는 거예요. За тийм учраас энд байгаа бас бизнес хүмүүс бүгдээрээ ингээд сурч баашин хичээл төгссөн хүмүүс байгаа учраас сурч баашин хичээлээ бид нэр ордон штэ. Бүтээгдэхүүний тухай, компани тухай, амтын 8 алхам тий тэр талаар ярьдаг шиг бид тэр хүнтэй яг уу бас энийг ингээд баг багаар ингээд бас хийж өгнө. 네. 특히 저는 이렇게 마케팅에 대해서 잘 이렇게 오해하시거나 잘 이해가 안 되신 분들이 간혹 계세요. 그것도 왜 무한 단계가 가능한지, 왜 글로벌 원서버인지, 왜 진입비 유지비 조건이 없는지에 대해서 명확하게 상대가 이해할 수 있게끔 설명을 해 주셔야 됩니다. За тэгээд зарим үед зарим хүмүүс ингээ маркетинг бэлэн дээр бас жоохон ингээ эргэлздэг хүмүүс байдаг. За маркетинг бэлэн дээр зарим хүмүүс ингээ за яагаад бүртгэхийн хураанд байхгүй? За яагаад ингээд нэг кодтой ч юм уу те эс хураамж байхгүй гэдэг ингээ эргэлзээд идэг хүмүүс байдаг учраас тэрийг бас сайн ингээ тайлбарж өгөх хэрэгтэй байдаг. 네. 그다음에 제일 중요하죠 또. 네, 후속 관리인데요. За хамгийн чухал нь бас бид нар одоо хүмүүсээ одоо сайн анхаарах. 네. 그 사람이 제대로 제품을 쓰고 있는지 За тэр хүмүүсээ одоо би хүмүүсээ сайн одоо харах те энэ хүн одоо үнэхээр бүтээгдэхүүнээ зөв хэрэглэж гин үү? Яаж хэрэглэж гин үү? 네, 제대로 제품의 특징과 효과를 알고 쓰고 있는지, 모르고 쓰고 있는지, 아니면 제품을 방치하고 있는지를 체크하셔야 됩니다. Тийм учраас бид хүнийг одоо ингээд сайн харах учраас тэр хүний одоо ингээд бүтээгдэхүүний үр дүнгээ сайн мэдэрч чадж гэнэ үү? Энэ хүн бүтээгдэхүүнөө зөв хэрэглэж чадж гэнэ үгүй гэдгээ тэр хүний байнга одоо ингээд харилцаа холбоотой байх хэрэгтэй асуух хэрэгтэй гэдэг. 자, 실제로 제 고객이었는데 제가 초창기 때 이브닝 케어를 전달했었던 분인데요. 나중에 알았어요. 후속 관리가 되지 않아서 나중에 알고 봤더니 우리 필링 젤이 굉장히 좋잖아요. 그쵸? 음. 네, 그거를 За 그냥 버렸더라고요. 안 좋다고.
М. Би миний нэг ингээ үнэхээр яг ингээ нэг хэрэглэж хүн байсан. Тэгээд тэр хэрэглэж хүн нөгөө оройн арьсгааны одоо тийм комик аваад хэрэгсэн чинь нөгөө нэг гуйжуулагч байгаа штэ. Тэр гуйжуулагчийг ингээ зөв хэрэглэхгүй байсаар агаад хайцсан гинэ. Тэгээд яасан бэ гэ би өөрөө тэр хүнийг сайн хэрэгж чадчихэв үү, яаж ийн үгээ зааж өгөхгүй чадахгүй байсан, холбоогүй байсаар агаад яг нөгөө гуйжуулагчийг хэрэгж чадахгүй байсаар айгаа онцгүй байна ингээд хайцсан гинэ. Тийм бас асуудал тохиолдсон. 네, 자, 우리 필링젤은요, 욕실에서 습기가 있는 곳에서 하면 안 됩니다. За тийм учраас этүмийн одоо тэр гуйжуулагч маань яаж хэрэглэх юм бэ гэвэл одоо хүмүүс эхэндээ юм хийж сайн өгч чадахгүй үед ингээд бид нар нөгөө нойлын өрөөнд чигтэй газар хэрэглэж болох байх. Чигтэй газар. Тэгэхээр гуйжуулж өгөх байх. 네, 습기가 없고 피부가 완전히 건조한 상태에서 발라놓고 대기하고 나중에 롤링 하셔야 돼요. Тийм учраас энэ атомын одоо гуйжуулагч маань чихтэй газар хийж болохгүй нөөрэнд уусаа маш сайн хатаасны дараа хатаагаад нойрны өрөөс гадаас гараад тэрийгэ түрхснийхаа дараа ихч биш хит их түрхэж болохгүй хит их багц түрхэж болохгүй. Тийм учраас баг зэрэг нөөрэндээ өөрийнхөө хэмжээг тааруулаад нэг жоохон хэдхэн минут ч юм уу тий хүн хүний нүүр айгу өөр өдөг учраас нэг хадуу нүүртэй хүн болохоор яг уддаг хүтэн нүүрэн хүн болохоор уддаг гэж ямар ч тэр хүний нүүрний шалтгаанаас болоод тэрнийхээ дараа ингээд нүүрээ ингээд сайн гуйжуулж ирдэг. 네, 그래서 그 사람이 정확한 방법으로 사용할 수 있게끔, 네, 특징 효과를 정확하게 안내해 주셔야 돼요. Тийм учраас бид нар хүмүүст одоо бүтээгдэхүүний одоо ингээд танаас одоо их авлаа гэсэн бол тэр бүтээгдэхүүн яаж хэрэглэжээ бас зөв аргыг бас ингээд бид нар сайн зааж өгөх хэрэгтэй. 네, 소리가 작다고요? 제 소리가? 아니면 간침에 싸지는 소리가? Манай хаан дуу сонсогдохгүй байна уу те? Миний дуу сонсогдож байна уу? Зүгээр үү? 오윤버터 사장님이 그러시는 것 같아요. 소리가 좀 작다고. Одоо болж би чихэг зүйсэнтэй боллоо. 네. 네, 이제 괜찮대요. 아까 그 에어컨 해가지고 잘 안 됐는데 지금 아, 괜찮대요. 네. 네. 네, 그래서 네, 후속 관리를 잘 하셔야 되는 거 되게 중요하다고 말씀드리고 싶어요. Тийм учраас бид нэр одоо хүмүүсийнхаа одоо сайн авсныхаа хэрэглэснийхаа дараа тэр хүний маш эргэн холбоод маш сайн байх хэрэгтэй гэдэг. 네, 그 다음에 7번째 뭐죠? 우리가 상담입니다. 상담. За тэгээд долоодох нь болохоор шүү юу яах юм бэ? Долоод нь болохоор одоо юу байнгын эргэн холболт. Би 뭐, бас 다른 것도 사실 다 중요해요. 저는 하나하나 다 중요한데 이 상담도 정말로 중요합니다. 네. Тийм учраас ингээд бүгдийн нас ингээд бүгд бас чухал та. Тийм учраас миний хувьд энэ эргэн холболт маш их чухал байдаг. 네, 왜냐하면 우리는 먼저 사업을 시작한 스폰서도요, 똑같이 겪어야 될 걸 겪어야 되고, 나도 스폰서가 겪었던 모든 걸 나도 똑같이 겪게 되고요. 또 내 파트너도 내가 겪었던 모든 것을 똑같이 겪는 과정을 다 겪어야 됩니다. Тийм учраас спонсортойгоо зөвлөх би эргэн холбооны сувгаар ирсэн. Зөвлөхтэй одоо долоодох нь авахгүй дэмжиж бид нар спонсортойгоо зөвлөх нь одоо бид нар байнга одоо ингээд зөвлөгөө авч асууж ярих хэрэгтэй байдаг. 네, 우리 사장님들이 사업을 하면서 힘든 점, 뭐 이런 것들이요, 다 알고 있어요. 스폰서는 어떤 게 힘든지, 네, 어떤 부분이 지금 상황이 어떤지, 웬만한 거는요, 많은 경험을 갖고 있습니다. 스폰서는. Спонсор нь хүмүүс бол маш их олон зүйлийг мэдээд, маш олон зүйлийг даваад ирсэн учраас бидний одоо хэцүү байгаа зүйлийг бүгдээрээ мэдэж байдаг. 자, 그럼 스폰서는 어때요? 내가 겪었던 거를 실패를 하지 않게끔 파트너들 어때요? 더 빨리 갈 수 있게끔 그 길을 안내해 주죠. 그게 바로 상담에서 있습니다. 상담에서 가능합니다. Тийм учраас спонсор нь өөрөө бас мэдээ тэр бүх хийж явах хугацааныхаа хийж явах хугацаанд өөрөө бас ямар нэгэн алдаа хэцүү зүйлийг даваад ирсэн учраас бидний хүрэл тэр замаар явуулахад бид нэр өргөж зөвлөж өгдөг. Тэгэж ийшээвш ингэж хийшүү тэр үед нь ингэж байнга зөвлөгөө өгч байгаа учраас бид нэр зөвлөгөө бас авах хэрэгтэй. 네, 대부분 내가 일이 진행이 안 되거나 좀 힘든 경우는 왜 그러냐면요. 스폰서가 알려준 대로 하지 않기 때문에 그래요. 내 생각대로 사업을 막 하기 때문에 그렇습니다. За тэгээд зарим хүмүүс ингээд жоох ингээд явах хугацаанд ингээд алдах ч юм уу буруу зүйл хийгээд ингээд өөрийнхөө ингээд бодлоор хийгээд ирдэг хүмүүс байдаг. Яагаад тэгж яанэ гэвэл спонсорын зөвлөгөөрөө даахгүй өөрийнхөө бодол, өөрийнхөө санаагаар ингээд хийгээд идэг бас хүмүүс бас байдаг. 자, 애터미 사업을요, 열심히 한다고 되는 게 아니에요. 정확한 방향을 가지고 함께 했을 때 성공이 빨라질 수 있습니다.
Atomy business бол би идэвхтэй хийгээд идэвхтэй их нь чухал боловч те тэрнээсээ илүү чухал зүйл нь юу вэ гэх юм бол яг тэр зөв тэр чиглэлээр нь дагаа явах нь хамгийн чухал. 자, 나 혼자 잘한다고, 나 혼자 열심히 한다고 임페리얼 갈 수 있을까요? 임페리얼커녕 팀장도 못 가죠. Мгм. Би ганцаараа л хийгээд яваад өгвөл би Imperial Master хүрч чадахгүй. Энэ бол ганцын бизнес биш. 자, 우리는 개인의 능력이 중요하지 않습니다. 팀워크로 함께 가는 거예요. Бидний бизнес бол ганцаараа биш, бидний бизнес бол олон багаараа хөдөлж багийн бизнес, баг 네, хамт 그런데, олонны бизнес. 그런데 같이 함께 하려고 하다 보면요, 서로 생각이 다를 수가 있습니다. Тийм учраас бид нэр баг хамт олонтойгоо баг одоо хамтаар хийх байдаг боловч тэгээ бид нар ингээд олоолаа багийн хүмүүстэй хамт хийдэг боловч хийж явах хугацаанд хүн хүний бодол санаас өөр байдаг. 제가 어떤 글귀를 보고 되게 감동이었던 게 뭐였냐면, 자, 내가 상대에게 화가 나는 이유가 있대요. 상대에게 화가 난 이유, 그게 뭔지 아세요? Би нэг уншсан чинь тэр дундаас нэг юм үг гарч ирсэн гинэ. Нэг ишлээс нь 삼대 화가 나는 네, 뭐 상대방한테 자꾸 화가 난대요. 화가 난 이유가 아. 있다고 합니다. тэгээд тэр нэг үгэн дээр ингэж бичсэн байсан гээ тэр хүнд л би харахаар уур хүрээд идэг гинэ. Тийм үг бас тэр хүнийг 그게, харахаар уур хүрээд идэг гэсэн тийм. 네, 그게 스폰서가 될 수도 있고, 파트너가 될 수도 있고, 뭐 고객이 될 수도 있고, 형제라인이 될 수도 있겠죠. 근데 얘기하면 화가 나는 거야. 그 이유가 뭔지 아세요? Тэгвэл одоо тэр хүнийг хараад одоо уур хүрээд тэр хүн бол те спонсор нь жээж болно. Миний хурш багийн хүмүүс жээж болно. өөр хүн байж болно. Тэр одоо шалтгаан нь одоо юу вэ? 네, 그 이유는요. 내가 옳다라는 거를 나는 옳고 넌 틀렸어라는 게 내 마음속에 와 있기 때문에 그렇대요. 교만한 거죠. Тэгээд тэр одоо ингээд би тэр хүнийг хараад одоо уур хүрээд байгаа юм юу вэ гэх юм бол би миний зөв гэж өөрийнхөө дандаа зөвтгээд байгаа учраас тэр хүнийг харахаар л өөрийнхөө зөвтгсөн учраас тэр хүнийг харах бүх юм буруу бодоод идэг. Тэгэхээр тэр хүнийг харахаар уур хүрээд. 내가 옳은데 왜 내 말 듣지 않아? 내 말대로 하지 않아? 그래서 화가 나는 거래요. 전 되게 많이 공감이 됐습니다. Тийм учраас миний зөв биний ярих зөв, миний бодол зөв багш. Яагаад миний бодлоор хийхгүй, яагаад миний санаагаар хийхгүй ингэж тэгэж бодсон учраас тэр хүнийг харахаар яг уур нь хүрээд идэг гэнэ. Яагаад гэвэл өөрийгөө зөвтгээд авч. 자, 우리 사장님 애터미에서 제일 위험한 생각이 있어요. 그게 뭐냐면 바로 이런 생각입니다. 내 생각이 맞아. 내 생각이 맞고 너네는 다 틀렸어. 이 생각이요. 가장 위험한 생각입니다. Тийм учраас Atomy business дотор бас нэг юм том алдаа байдаг. Яагаад гэвэл миний бодол зөв. Миний бодлоор явахгүй яагаад та нар миний сандыг бодгуулж явах вэ? Энэ бол маш том алдаа шүү. 내가 옳고 네가 틀렸기 때문에 자꾸 내 쪽으로 따라오라고 하는데 그 사람은 생각이 다를 수 있는 거예요. Тийм учраас миний бодол зөв, миний санаа зөв. Яагаад миний надаас дагаж ирэхгүй байгаа юм бэ гэж бодоод хүн уураад байдаг учраас тэр хүний бас санаа бодол бас өөр байдаг. 그래서 맨날 싸워요. 내 생각은 맞다. 맞고 당신 생각은 틀리기 때문에 자꾸 충돌이 일어나요. Тийм учраас миний бодол санаа зөв байсан тэр яагаад миний бодол санаа явж өгдөг. Тийм учраас нөгөө нь өөрийнхөө бодол санаа, энэ хүн ч өөрийнхөө бодол санаа зөв гэдэг. Тийм учраас хоорондоо ингэж маргалдаж ингэж тарахгүй байдаг. 네, 뭐예요? 바로 교만입니다. 그 교만이 들어오는 순간 우리는 팀워크를 만들 수가 없어요. Тийм учраас би энэ бодол санаагаар болоод өөрийнхөө дотроо бодоод өгвөл би ийм байдлаар байгаад хам миний баг бүхэн одоо бүрдэж чадахгүй баг маань одоо ингэ задрах баг маань нурах үе байдаг. 자, 어떻게 보면 참 쉬울 것 같은데 참 어떻게 보면 힘든 게 바로 우리가 팀워크를 만드는 것 같아요. За тэгвэл эдийн бисгийг нэг талаа нь харахад нэг амархан юм шиг, нэг талаа нь харахад жоохон хэцүү юм шиг. Тэгээ нэг хэцүү зүйлний хөр би баг хамт олон дотор жоохон хэцүү болоод байдаг. Багийн хүмүүсийн харилцаа дотор. 자, 아마 뭐 여기 계신 분들 거의 대부분 자녀들이 있으시잖아요. 그렇죠? 저도 자녀가 있지만 자녀를 보낸 이유가 신이 자녀를 보낸 이유가 있다고 합니다. 뭐라고요? 신이 하나님, 신이 아이를 보낸 이유가 있대요. 뭐 말로
За ингээд энэ одоо нэг жишээ татсан байхгүй одоо бурхан одоо ингээд одоо нэг сүмд явдаг хүмүүс одоо бурхан одоо хүүгээ одоо биднэрт одоо өгсөн. Яагаад өгөөд бурхан биднэрт одоо тэр хүүгээд өгсөн бэ гэх. Одоо энэ сүмд явдаг хүмүүсээ жоо мэдэх баг. 뭔지 아세요? 네. 네. 세상에 네 마음대로 안 되는 존재가 있다라는 거는 알게 하기 위해서랍니다. Тэгээд тэр бурхан одоо биднэрт одоо хүүгээ өгсөн шалтгаан юу вэ гэх юм бол энэ дэлхий дээр би өөрийнхөө хүслээр өөрийнхөө бодлоор амьдрч чадахгүй гэдгээ хүүгээрээ дамжуулж хүүгээ биднэрт бурхан явуулж өгсөн юм аа гэсэн дэм жишээтэй. 자, 내 배 아파서 낳은 내 아이도 내 말을 안 듣잖아요. 우리 선생님들 말 잘 듣나요, 아이들이? За тэгвэл та энд байгаа ээжнэр ч гэсэн би өөрийнхөө хүүхдээ төрүүлээ өөрийнхөө гизээрээ те би өөрөө хүүхдээ авсан. Миний төрсөн хүүхд ч гэсэн миний үгэнд ордог штэ те. Тэгвэл тэрэндээ адилхан ч гэсэн миний багийн хүмүүсийг ч гэсэн би бас удирдлагад босч байгаа нь хэцүү. 네, 하물며 생각과 문화와 환경이 다른 사람들이 최소한의 40년, 50년 이상을 다른 환경에서 있는 사람들이 모여서 팀워크를 만들려고 하니 당연히 처음에는 알아가는 과정이 필요하죠. 이 과정에서 많이 부딪히게 됩니다. Тийм учраас одоо ингээд хүмүүсийн бодол санаа, хүн хүний бодол санаа, за тэгээ улс орны үндэс соёл нь бас өөр, тэгээд олон хүмүүсийн соёл нь өөр, бодол санаа ч өөр байдаг. Ийм бодол санаа бүх юм өөр байдаг учраас яг гоо би 40 хүмүүсийн 40 багийн дотор те одоо олон хүмүүсийн багийг ингээд бий болгоход мэдээж үнэхээр энэ бүх юм бас хэцүү байдаг. 자, 내가 지금 이 사업을 하면서 조금 스폰서와 파트너와 좀 마음이 힘들다라고 생각하시는 분이 계시다면, 네, 축하드립니다. За тэгээд энэ дунд ингээд би өстой айгүй хэцүү байна гэсэн одоо ингээд бага бүрдүүлээд миний багийн хүмүүс жоохон эсвэл надад хийж явах гэж хэцүү байгаа хүмүүс би баяр хүргэе гинэ. 내가 지금 일이 잘 되고 있다는 증거예요. За тэгвэл энэ яагаад би баяр хүргэж байна гэвэл миний ажлыг та бүхний ажил сайн байна гэж сайн хийж явж байгаа гэдэг учраас би баяр хүргэж байгаа. 또한 내가 지금 성장하고 있다라는 증거입니다. За тэгвэл тэр нь юу вэ гэх юм бас нэг талаар нь би миний одоо би жоо хөгжиж байна. Баг маань одоо багийн хүмүүс намайг хэцүү зовоож байгаас юм бол би энэ талаар яг хөгжөө явж байна гэсэн. 네. 아무도 없어요. 마음은 편할 수 있어요. 마음이 편할까요? 아무도 없으면 일이 안 된다는 거죠. За тэгвэл би айгүй зүгээр миний сэтгэл санаа айгүй тайван байна. Энэ яаж ийна айгүй юу ч байхгүй. Ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй учраас миний сэтгэл санаа тайван байгаа. Учираас энэ бол ямар нэгэн үйл ажиллагаа явагдахгүй байгаа гэсэн. 네, 애터미 하면서 많은 일들이 일어날 겁니다. 우리 사장님들. 근데 그 안에서 우리 사장님도 엄청나게 많은 성장, 개인의 성장을 이룰 수가 있습니다. Тийм учраас Itomi одоо бизнес хийж явж байгаа олон янзын үйл ажиллагаа, олон янзын бүдээр тохиолдох учраас 네. 자, 마지막에 우리 사장님들, 우리 사업은 시스템 소득을 만드는 거잖아요. 그런데 시스템 소득을 만들기 위해서 가장 중요한 게 뭐냐면 바로 복제입니다. За бидний бизнес бас систем сургалтад дамжигдаг явагддаг бизнес. Тэгээ систем сургалтад явагддаг бизнес учраас систем сургалтын бизнес нь одоо бид хувилаа явах бизнес байгаа. 자, 시스템 소득은요. 내가 없어도 자동적으로 시스템이 돌아가야 되는 거죠. 그리고 내가 잠을 자건 아파서 병원에 입원하건 안정적으로 지속적인 수입이 되는 겁니다. Тийм учраас одоо энэ Itomi бизнес одоо систем сургалтаар одоо явагддаг бизнес учраас энэ систем сургалт маань намайг байхгүй ч гэсэн ингээ байнгын ингээ системийн дагуу ингээ үйл ажиллагаа хийгээ явагддаг сургалт. 자, 내가 지금 좀 힘들다, 안정적 수입이 안 된다라고 하시는 분들은요, 바로 복제가 되지 않아서 그래요. За тийм учраас би жоохон хэцүү байна. Миний өстө орлого нэг баг орж ирэхгүй байна гэж энэ хүмүүс яаж байна гэх юм бол миний надаас хувьлаад яваа хүмүүс байхгүй учраас хэцүү байгаа. 네. 자, 이게 복제라는 게, 자, 쉽지만은 않습니다. 복제라는 게 가리키려고 들면 안 돼요. 많은 사람들이 파트너를 가리키려고 하거든요. За хувьлах гэдэг нь юу вэ гэсэн үгэд одоо намайг ингээд бизнес хамт дагаа явж байгаа. Намайг энэ бизнес дотор орж ирээд намайг биш энэ системийг ингээд хувьлаад дагаа явж байгаа хүн маань. 자, 네. 네. 엄마는 맨날 TV 보면서 자식들한테 공부해라 책 좀 봐라 하면 볼까요, 안 볼까요? За тэгвэл одоо жишээ нь одоо ээж нь ингээд өөрөө зогтоо үзээ суугаад байдаг хүүхдээ хичээлээ гэдэг бол энэ хичээл хийх үү? 네.
가리키려고 하는 게 아니라요. 보여주는 겁니다. Тийм учраас бид нар тэр хүмүүс заахаас илүү би тэр хүмүүс үзүүлэх ёстой гэдэг өөрөө үйл хөдлөөрөө. 네. 좋은 나무에서는요. 좋은 열매가 열리죠. Тэгээ гоё модны үнэхээр сайн модноос үр жимсээ мэс ургадаг. Үр жимс маань ингээд ургаж ирдэг. 네. 내가 좋은 리더로서 있어야 될 자리에 있고 내가 끊임없이 앞에 나와서 노력하는 모습을 보여주는 거예요. Тийм учраас би өөрөө лидер хүн байгвал би ямар ч үед одоо би өөрөө төрүүлж орж ирээд одоо сууж байгаа тэр зүйлийг одоо би харуулах хэрэгтэй гэдэг. 네. 그러면 파트너도 당연히 복제가 되겠죠. Тийм учраас миний бүхэл үйл хөдлөлийг маань яг хөө миний гишүүч гэсэн ингээ хараад дагаж ирнэ. 근데 정말 신기한 게 있더라고요. 이 복제가 좋은 거는 빨리 복제가 잘 안 돼요. 근데 안 좋은 거는요. 정말 빨리 복제가 됩니다. За тэр дундаас ингээ намайг хувилныг чи одоо ингээ энд сургалт семинар сууж байгаа эдийн бизнес талаас нь яаж хийж байгааг ингээ бид хувьдаад ирдэг. Тэгээд нэг сонин зүйл нь юу вэ гэхэмбэл сайн зүйлийг хувилах бол хамгийн түрүүнд муу зүйлийг хувилаад ирдэг. Тэрнээс их хүний бас тийм зам байдаг. 자, 우리 사장님들 처음에요. 우리 몽골 시스템 돌아갈 때요. 거의 대부분 다 화면을 켜셨었거든요. За ингээд анх ингээд Etomi бизнес Монголд ингээд лидер гишүүд бийг болоод энэ семинарт орж ирж байгаад бүгд айгу камера ингээд асааж байсан боловч 근데 어느 순간에 리더들이 좀 끄니까 다 꺼요, 다 꺼. тэгсэн чинь нэг өдөр бидгээд одоо энэ лидер өөрснөө спорт лидерүүд нь өөрсдөө ингээд камера хаангууд нь дөөрөөгаад нөгөө бусад гишүүд нь бүгдээрээ ингээд юу яасан 네, камера 물론 뭐 사정이 못하죠. 있을 수 있어요. 물론 뭐 아프신 분들도 있고 막 해요. 근데 진짜 가능하면 화면을 켜는 거 나부터였으면 좋겠습니다. яг хуу мэдээж бас камера унтраахад бас хүн хүний шалтгаан бас байгаа. Янз бүрийн шалтгаанаас болоод бас мэдээж камера унтраасан байж байна. Энэ тэр болон бас унтраахгүй. Тийм учраас бол тэгвэл одоо лидер одоо спонсорууд маань өөртөө ингээд камера нээж өгөөд их сайн байна. 자, 누구나 이 사업을 하면서요. 어려움이 있을 수 있죠. мэдээж энэ дунд хийж явах хугацаанд бас хэцүү зүйл байгаа. 네, 그런데 우리는 확신이 있죠. 우리가 모두 다 성공할 수 있다는 그 확신을 가지고 그 어려움이 있더라도 그냥 겪어내는 겁니다. Тийм учраас мэдээж хэцүү зүйл хэцүү явж байгаа бодоод бид дунд яг энэ итэн бизнес хийн гэсэн тийм итгэл байгаа учраас бид тэр итэн бизнес ингээд зорилгоо хийж байгаа. 자, 우리 사업은 나에서 끝나지 않습니다. 나뿐만이 아니라 나의 노후, 우리 아이들의 미래까지도 완벽하게 바꿀 수 있는 어마어마한 도구죠. Тэгвэл итэн бизнес надаар дамжуулаад дуусах биш энэ бизнес маань одоо 3 үедээ дамжуулах одоо бизнес байдаг. Би наа дуусахгүйгээр хүүтэй өвлүүлээ, хүү маань яг ажтай өвлүүлэх ийм 3 үеийн бизнес. 그런데 많은 사람들이 이 사업을 하다가요. 삐져서 들어갑니다. 삐져서. Тэгээ олон хүмүүс ингээд бизнес хийж байгаа дундаас нь орхисон хүмүүсийн шалтгаан нь одоо ингээд уурлаж гомдоод ингээд болсон бас хүмүүс бас байдаг. бизнес орхисон хүмүүс байгаа. 네, 무슨 스폰서가 포인트를 안 넣어줘서, 스폰서가 사업자를 안 달아줘서. За тэгээд тэр шалтгаанууд нь одоо олон янз шалтгаан бай. Тэр дундаа нэг шалтгаан надад одоо PB оноо хийж өгсөнгөө л гэн надад одоо тэгэж өгсөнгөө л гэн ингээд олон шалтгаанаас болоод ингээд гомдоод цааш яваад өгсөн хүмүүсс байгаа. 파트너가 내 말을 듣지 않아서, 파트너가 일을 하지 않아서. За тэгээд миний одоо гишүүн одоо надад миний үгэнд орсонгүй л гэн. За тэгээд намайг хийсэн чинь миний үгэнд орохгүй тэглээ инглээ гэд болоод ингээд ийм олон шалтгаанаас болоод ингээд бас байсан хүмүүс байдаг. бизнесээ хийхээ болоод. 네, 온갖 불평과 불만을 가지고 이야기하죠. Тийм учраас айгүй олон янзын шалтгаан бас хийсэн хүмүүс бас зөндөө байдаг. 네, 근데 우리 사장님들 그렇게 불평, 불만 갖고 사업하는 분들은요, 결국에는 중간에 다 포기하더라고요. 부정적인 분이 남아서 성공한 케이스는 단 한 명도 없습니다. 애터미에서. Тийм учраас итэн бизнес болохоор ингээд олон янзын шалтгаан хэлээд ийм тим ингээд хэлээд байгаа тийм хүмүүс заримдаа ингээд дундаас ингээд орхоо явдаг хүмүүс бас зөндөө байгаа. 자, 애터미가 아닌 일반적인 일을 생각해 볼까요? 그런 일들은요, 모든 경비, 모든 리스크, 모든 거를요, 내가 부담을 하는 거예요. Итэн бизнесууд хийгээ явж байгаа үедээ бас ойлгооч бас бүхий зүйлийг одоо би энийг ингэж
өөрөө ингээд жоохон ойлгуулж хийх тийм талаас 아니, нь хийх хэрэгтэй. 아니요. 애터미 일 말고 일반적인 사업 얘기하는 거예요. 일반적인 사업은 내가 돈 아. 투자해야 되고 내가 아. 모든 걸 책임져야 됩니다. 일반적인 사업은. За тэгвэл эцэмийн бизнес нас нэ агаа хэрэгс. Эцэмийн бизнес болохоор яг бишээс гадна өөр бизнес болохоор яг зүгээр бүхэл зүйлийг би өөрөө хийн штэ. Би өөр талын одоо бизнес болохоор бүх зүйлийг би өөрөө хийдэг. 그런데 애터미 사업은요, 너무나 감사하게 각각의 사업이지만 하나의 사업으로 인정해 준다는 거예요. 이게 엄청난 거죠. Тийм учраас эцэмийн бизнес маань би ганцаараа бүгдийг хийх биш, баг нэг хүний та хийдэг хамтын бизнес. Энэ бол 원래 내가 다 해야 되는 거잖아요. 그런데 스폰서가 도와주고 파트너가 하는 거를 다 내 걸로 인정해 준대요. Тийм учраас эцэмийн бизнесийг би бүгдийг хийх биш, спонсороо ч гэсэн бас хамт тусалж өгөн, багийн хүнч бас тусалж өгөн, энэнийг бас ингээ хамт ингээ тусалж өгдөг. Энэгээрээ хамт ингээ хийдэг. 네, 그러면 당연한 게 아니죠. 너무나 감사한 거죠. Тийм учраас би заавал тийм биш үнэхээр би биндээ баярлаж бас хийх ёстой. 자, 지금 우리 유럽에 우리 총장님하고 또 진구민 총장님하고 또 임페리얼님하고 또 우리 김정희 본부장이 가셨잖아요. 그렇죠? За Чекод одоо ингээд манай одоо Royal Master Kim-Jong-un бүгдний том спонсорудаас очсон байгаа. очоод 네, 진짜 우리 사장님들 그거 당연한 거 아닙니다. 너무나 감사한 거예요. энэ бол үнэхээр заавал хийх ёстой гэсэн чинь биш. Үнэхээр бид нар баярлах ёстой байдаг. Яг гэвэл бидний тэр төлөө бизнесний төлөө яг ирж хамт ирж байгаа. 네, 우리 지금 김정희 본부장님도 그렇고 진금희 총장님, 우리 종실팀장님 지금 다들 사실은요 몸이 안 좋으세요. 우리 진금희 총장님도 가기 전에 또 허리 다치셔가지고 그렇게 지금 아픈 상태에서도 우리 사장님도 성공시키려고 그 먼 데까지 정말 도우러 간 겁니다. 그거 진짜 마음 알아주셔야 돼요. Тийм учраас эзэн бизнес энэ хүмүүс заавал бид нэр ихтэй тэгж бодохгүйгээр баярлах ёстой байдаг. Баярлах тань ёстой шүү. Яагаад гэвэл одоо Кимжонгийн бөмбөнжааны байна. За тэгээд Пак Тунши Тимжааны, за тэгээд Royal Master Чингүми энэ бүх хүмүүс одоо ингээд чахт очоод ингээд ивент итгэж явж боловч эдгээр маань очиж байгаа ч гэсэн нэг талаар энэ хүмүүсийн бас зарим хүмүүс нь жоохон тийм хэцүү байсан боловч тэ ингээд бид нэр цаг цаваа гаргаад очиж яах чинь маш их чухал. 자, 애터미의 어떤 마케팅은요, 서로 힘든 구조라고 해요. 그러니까 갈등 구조라고 합니다. 바이너리 구조 자체가 원래 갈등이 있는 거래요. 에터미 비즈니스의 어떤 이 багийн бол үнэхээр яг ингээд 정말 갈등 원래 갈등이 있는 서로 갈등이 있는 구조라고 합니다. 갈등 гэж юу гэж хэлдэг вэ? 갈등. 표로 뭐라고 해야 되지? 아무튼 에터미 비즈니스 маань одоо 의견이 안 맞는다. 서로 의견이 안 맞는다. 에터미 비즈니스 хоорондоо ингээд жоохон таарлахгүй зөвлөдөггүй хоорондоо ингээд жоохон санаа нийлэхгүй боловч 그러니까 예를 들면 이거예요. 나름 좌우가 있죠. 대실적, 소실적이 있잖아요. 대실적에 있는 파트너들은 스폰서가 소실적만 한다 그러고 소실적에 있는 파트너들은 지가 지일한다고 하고 그렇게 생각한다고 합니다. тэгээ хоорондоо жоохон таарлахгүй нь юу вэ гэвэл одоо миний баруун зүүн талын их тал бага тал байна. Одоо хүн хүмүүс ингээд энэ одоо минийх тийм ч ийм ч ингээд бас хоорондоос ингээд жоохон зөрүүтэй байдаг. харилцаа холбоо. 네. 다시 할까요? 갈등 구조. 그러니까 대실적에 있는 파트너들은 스폰서가 소실적만 한다고 하고 소실적에 있는 파트너들은 지 돈 벌기 위해서 한다고 하고 계속 그렇게 생각한다는 거예요. одоо ингээд 갈등 гэж одоо ингээд одоо миний одоо ингээд баруун зүүн талын багийн одоо нэг их тал бага тал ингээд байдаг. Зарим хүмүүс ингээд их талаа явж байгаа бодож бага талаа ингээд анхаараад байхаар энэ миний ингээд бага талыг ингээд анхаарч өгсөнгөө өөрийнхөө ингээд талаа анхаараад яваад ингээд хоорондоос ингээд хоёр биенээ жоохон ингээд буруу ойлгоцгоос байдаг. 네, 그냥 그런 구조로 원래부터 그런 구조라는 걸 인정하라는 거예요. 그냥 갈등이 없지 않습니다. 항상 갈등이 있어요. 그냥 그렇게 해 나가는 거예요. Тийм учраас бидний баруун зүүн талын баг ямар ч үед тийм шалтгаан 갈등 гэж юу гэж тайлбарлах вэ? Монгол гоё үг орж ирэх байхаа. Маргалдаан зөрчилдөөн. Маргалдаан зөрчилдөөн. Маргалдаан зөрчилдөөн гэж өрөөсөө байхгүй. Одоо миний нэг тал нь тийм байна. Миний нэг тал нь баг, нэг тал нь айгүй хэцүү байна. Ингээд бид нэр ингээд дандаа ингээд баг ингээд хоорондоо ингээд багийн хүмүүс ингээд хоорондоо маргалдаж зөрчилдөж явдаг байхгүй юу? Тийм учраас тэр бол ер нь
ер нь цаашид бол байнга л байна гэх. 네. 자, 사람의 마음은요, 다 옳대요. 어떤 마음이든 다 옳다고 합니다. За хүмүүсийн өөрөө өөрсний бодлыг зандаад миний зөв гэж бодож явдаг. 자, 누가 잘하고 누가 옳고 누가 그런 게 없어요. 그냥 애터미 안에서 모든 갈등은요, 그냥 입장이 차이일 뿐인 거예요. Тийм учраас одоо хүн хүний бодол санаа өөр учраас бид нар хоорондоо маргалдаж зөрөгдөж яадаг боловч этүмийн дотор 자, 그런데 자, 우리는요, 너무 감사하게도 한쪽에만 입장이 아니죠. 나는 계속 파트너만 되는 게 아니라 나는 누군가의 파트너면서 또 누군가의 스폰서입니다. бид нар тийм учраас хэн нэгний одоо би спонсорч болно, хэн нэгний бас спонсорын гишүүнч бас болдог багийнхаа дотор. 자, 지금 당장은 내 파트너가 내 마음을 이해를 해주지 못할 수 있습니다. 괜찮아요. 조금만 기다려주세요. Тийм учраас миний багийн гишүүн намайг бас ойлгох хүн байж болно. Тийм учраас зүгээрээ санаа зовдургүй хизээ нэг за таныг бас ойлгож ирнэ. 네, 그 파트너가 또 밑에 파트너가 생겨서 스폰서가 되면 그때서야 알 수 있어요. 아, 이때 이 스폰서님 마음이 이런 마음이었구나라고 그때 가서 이해할 수 있습니다. Тийм учраас тэр миний гишүүн одоо намайг ойлгохгүй байгаа үе байдаг. Тэр үед яг тэр хүн өөрөө бас өөрийнхөө доор бас нэг гишүүнтэй болоод ирэхээр тэр үед надад спонсор ингэж хэлжсэн байж би тэр үед ойлгоогүй зүйлээ өөрөө дараа нэг гишүүнтэй болоод ирэхээр тэр хүн ингээд өөрөө ойлгож ирдэг. 자, 우리 사업은 많은 사람이 나한테 와야 됩니다. 그리고 나한테 머물러야 돼요. Тийм учраас бидний бизнес надад олон хүн над дээр ирэх хэвээр, олон хүн над дээр наадах хэвээр, ирэх хэвээр. 네, 그리고 떠났다가도 다시 오게끔 만들어야 합니다. Тийм учраас би өөрийнхөө наднаас олон хүмүүс ирээвдэх тийм хүмүүсийг олон хүн татуулах хэрэгтэй. өөртөө. 네. 아무리 대단한 사람이 나한테 온다 하더라도요, 내 그릇이 작으면 그 사람을 담을 수가 없겠죠. Тийм учраас миний бодол сэтгэл санаа би тэр хүмүүсийг олон хүмүүсийг өөртөө татах тийм байх хэрэгтэй. 네, 제가 애터미 하면서 알았어요. 내가 이렇게 그릇이 작았구나. 내가 이렇게 잘 삐졌구나. 알고 봤더니 다 삐진 거였더라고요. Тэгээ би өөрийгөө сайн мэдгүй байсан. Тэгээ тэр үед өөрийгөө мэдгүй байж итүүсний бизнесийг хийхэнгээ би өөрийгөө мэдэж авсан. Би ийм хүн биш дээ. Би жоохон зөв сэтгэлтэй хүн байна. Юм болгон жоохон ингээ гомдоод байдаг. Юм болгон жоохон уурлаад байдаг гэсэн гэж өөрийгөө бодож аваад эдүмигээ дамжуулаад өөрийгөө олон зүйлийг мэдэж ойлгож авсан. 자, 애터미에서 성공하시려면요, 반드시 우리는 사람의 마음을 얻어야 합니다. Тийм учраас бид нар эдүми бизнес хийхин төлөө би олон хүмүүсийн сэтгэл санаагаас сэтгэлийг одоо мэдэж ойлгож авах хэрэгтэй байдаг. 네, 많은 사람의 마음을 얻는 정말 멋진 리더가 되시면요, 우리 사장님들 임페리얼까지 정말 갈 수 있습니다. Тийм учраас бид нар олон хүмүүсийн сэтгэлийг ойлгож авч чадах юм бол бид импрали мастер хүртэл одоо явж чадаа. 네, 많은 사람을 담을 수 있는 큰 그릇으로요, 우리 사장님 모두 다 임페리얼까지 가기 바라면서 제 강의를 마치도록 하겠습니다. За учраас бид нар олон хүмүүсийг ойлгодог тийм уужим сэтгэлтэй хүн болж чадах юм бол би импран мастер болж чаднаа гэнэ. Тэгээ миний өнөөдрийн хичээл энэ хүртэл бидээ дуусч байна. Баярлалаа. Нэ